За одоо ингээд юу яасан? Үндсэнд ингээд бүх юм зүг байрлалд оруулсан. Энийг дараа зүг байрлалд оруулсан бол юу нэр гэх юм гэсэн. Голууд байх гэсэн. Одоо голууд нь одоо үндснээс бусдыг зүг байрлалд оруулна гэсэн. За голуудаа хийхэд тэгвэл нэг л алгоритм ашигладаг. Энэ ямар алгоритм вэ гэхлээр ийм голыг одоо энэ голын энэ багныг хоёр эргүүлдэг алгоритм. Ингээд л энэ зүр алгоритм ашиглагддаг. Ингээд за тэгвэл юу энэ y prime хийхэд бас юм уу гэсэн шиг нэлээ бэхсэн байр солигдохоор гэж байсан шиг одоо голыг ч ирүүлсэн бэхсэн байр солигдохоор гэж байна. Одоо голыг ирүүлсэн бэхсэн байр нь одоо энэ одоо энэ шар ногоон шар голын энэ шар тал нь нэмж хэлэхэд яг би энэ улааныг урдаа цагааны дээшээ гаргадаг. За тэгвэл бэхсэн байр маань энэ яг уртлын доотлох тал энэ ч бол шар өнгөр дүрсгдсэн. За тэгвэл солигдох байр маань энэ ч бол цагаан өнгөр дүрсгдсэн байна. Цагаан ногооноо энэ цагаан ногоо энэ голын цагаан тал энэ. За тэгвэл энэ солигдох байр энэ ингээд бэхсэн байр. За тэгвэл одоо яг энд хоёр дээр яг адил y prime хийгээд биглээ солигдох хоёроо хооронд нь сольж явдаг шиг яг энэ систем ашиглаад юу яа голуудыг эвлүүлнэ. Юу солигдох юу солигдох нь y prime хийгээд эхлээд бэхлэн дээр ямар өнгө байсан хамаарч одоо хаана орохоо шийддэг. За тэгвэл одоо энэ одоо голыг хийж гисэн бэлтгэн дээр ямар өнгө байгаанаас чухал. Одоо чинь энэ чинь хэд одоо шар өнгө байна. Шар өнгө одоо энэ шар ногоон талыг холбосон гол гэхээр одоо би ингээ барьсан байгаа. Шар доор ногоон миний зүүн талд байгааг нь тодорхой. Тэгвэл одоо энэ гол гэсэн. Яг ингэж орох хэрэгтэй. За тэгвэл одоо энэ шар ногоон талын ногоон биш харин шар тал нь одоо бэлтгэний байран дээр байгаа учраас энэ шар талыг эн чинь ингэж орно. Эн чинь ингэ шар, эн чинь ногоон. За тэгвэл эн чинь ингээд орохыг ингээд тодорхойлсон. За тэгвэл юу гэдэг голыг ингээд зүг байранд оруулахын тулд тусал хөдөлгөөн ашигладаг. Тусал хөдөлгөөн бослыг y prime хийхтэй адилхан тусал хөдөлгөөнийг ашиглаж оруулдаг. Энэ ч одоо гэхдээ энэ дээр болохоор дээд доот нүүрэн талыг эргүүлж болдог гэсэн бол энэ ч тусал хөдөлгөөн арай ондоо. Энэ ч болохоор ямар ч талыг эргүүлж болно. Гэхдээ мэдээж өөрсдөө ашигтай талыг эргүүлнэ. Заавал дээд доот юу гэхгүй. Тэгээд юу яадаг. Хамгийн гол нь одоо 3 хөдөлгөөн байх хэрэгтэй байдаг. За одоо чинь үзүүлээ. Тусал хөдөлгөөн заавал 3 хөдөлгөөн байх хэрэгтэй гэсэн. 2 биш 3, 2 биш 1 биш заавал 3. За чи одоо энэ шар ийшээ орох хэрэгтэй тийм. Энэ талд. Тэгвэл одоо би энэ нэг юг одоо ийшээ оруулах байгаа юм чинь. Энийг одоо энэ шар талыг нь одоо энэ солигдох байран дээр аваачих хэрэгтэй гэсэн. Тэгвэл энэ солигдох байранд аваачих хэрэгтэй хөдөлгөөний тусал хөдөлгөөн гэдэг байгаа л да. За тэгвэл одоо ингээд энийг энэ солигдох байран дээр авчи. Эхлээд ингээд нэг хөдөлгөөн хийлээ. 2 хөдөлгөөн хийлээ. Ингээд 3 дахь хөдөлгөөн хийлээ. За ингээд энэ нөгөө нэг шар юун дээр аваачсан. Солигдох байран дээр. За одоо тэгвэл яг энэ дээр нөгөө нэг одоо алгоритм голын багны 2 хөдөлгөх хэрэгтэй гэсэн. 1 2. За тэгвэл одоо ингээд ингэж хийсний дараа тусал хөдөлгөөнөө буцаач. Ингээд яваа юусэн. За одоо ингээд хахад энийг дэвлэлсэн байна. За одоо дахиад өөр нэг жишээ. За одоо ингээд яалаа. Харъя.
бэлгийн байр харъя. Улаан гараад ирсэн байна. Улаан ногоо. Улаан манай урталтайгаа ногоо манай зүүн талдаа гэдэг нь тодорхой. Тэгвэл энэ улаан ногооныг холбосон талыг улаан талд нь орно гэдэг чинь одоо энэ байранд орно гэсэн. Тэгвэл одоо энэ цагаан цэгний цагаан талыг би энчээ гаргаж ирэх гэсэн солигдох байна. Тэгвэл энийг хийх нь бол дахиад тусал хөдөлгөөн ашиглан тусал хөдөлгөөн нь 3 болон түүнээс дээш хөдөлгөөнс бүрдсэн байх хэрэгтэй. Ихэвчлэн 3 гэдэг. Тэгвэл одоо тусал хөдөлгөөн ашиглая. За 1 2 3. Тусал хөдөлгөөн сайн хийсэн учраас яг бол буцаад хүнзүү голынхаа байрыг солингоо дараа заавал буцааж хийх хэрэгтэй учраас яг хийсэн дараа буцаах хэрэгтэй. За одоо ингээд тусал хөдөлгөөн ингээд цагаан цэгэргээд гараад ирсэн. За одоо энэ чинь солих байран дээр гараад ирсэн. За одоо тэгвэл сэлгэх байр тэгээд бэхлэгсэн байр хоёрыг сольдог алгоритм болох. Голоо энэ хоёр ирүүлээ соличлаа. За одоо ингээд гол нь ингээд зүг байранд орсон. За энэний дараа юу яа? Нөө хийсэн тусал хөдөлгөөн буцаач. Ингээд. За ингээд одоо орчлоо. Тэгвэл одоо ингээд дахиад харъя. Энэ одоо центр нь одоо төвөнд иргэцэн байгаа ч одоо энэ хоёр ирүүлэхээр улаан одоо арталтаа гарсан улаан гол нь улаан төв. Тэгээ борн урдаагаар ирсэн ч энэ бол хамаагүй урталт улаан байна гэж үзэн. Тэгээд энэ нь одоо манай юу хэвээрээ гэсэн үг. Тэгэхээр нөө нэг бэлсэн байр. Тэгэхээр одоо энэ цагаан цэнгэрийн цагаан тал нь одоо бэлгийн тал гэсэн үг. Тэгвэл одоо цэнгэр манай баруун тал цагаан дээр байгаа гэдэг чинь энэ талд орох хэвээр. Энэ тал цагаан ингэж орох хэвээр. Тэгвэл юу яа? Тусал хөдөлгөөнийг одоо энэ шар улаантай энэ талыг энийг нэнчээ аваачаад одоо энэ солигдох байран дээр аваачаад тэгээд бэлгээ солигдох гол хоёрыг солих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо тусал хөдөлгөөнөө ашиглаж бас аваачин. За тусал хөдөлгөөн 3 хөдөлгөөн багс гэсэн тийм. За ингээд нэг хөдөлгөөн ингээд нуулаа. Солигдох байрыг хөдөлгөлөө ингээд аваачлаа. Гавэдэрлээ. За одоо ингээд би яасан. За дөрөвнийхэн дараа одоо голоо хоёр хөдөлгөөлөг байна. Тэгээд тусалгын буцаа гэж. Ингээд л ийлчиж байгаа. За голоо ягаад заавал хоёр хөдөлгөөн байх хэрэгтэй вэ гэд анхааруулж шийдэж байгаа вэ? За дэмчи ингэж жишээ. Жишээ. За ингэж альтернатив голыг 3 хөдөлгөөн байх. Тусал хөдөлгөөн заавал 3 хөдөлгөөн байх хэрэгтэй хийжсэндээ түүнийг яг жишээн дээр тайлбарлаа. Одоо чинь одоо манай бэлгийн байран дээр ногоон бор гараад ирсэн. Ногоон бор гэдэг нь энэ ч орох хэрэгтэй. Энэ голын энэ тал гэсэн. За тэгвэл энийг энэ одоо юу гэдэг нь сэлгээний байран дээр аваачих бол тусал хөдөлгөөн ингэж шууд аваачих болно. Гэхдээ ингэж болохгүй. Энэ одоо ганц тусал хөдөлгөөн ашиглаж байна. Ингэж болохгүй. Тийм учраас заавал юу 3-аас дээш тусал хөдөлгөөн аваачих энийг энэ аваачих хэрэгтэй. За одоо тэгвэл энэ тул ямар тусал хөдөлгөөн тусал хөдөлгөөн хийж болох вэ гэхээр одоо эхлээ энийг ингэж нуугаад тэгээ ингэж одоо ингэ авчихсан. Тэрнийхэн дараа ингэж тусал хөдөлгөөн буцаагаад хийчих. Одоо ингэ юун дээр одоо цэвэр цагаан гарч байна. За цагаан гараад ирсэн. За түр цагаан надад ийш орох хэрэгтэй. Бас тусал хөдөлгөөн ашиглана. Тусал хөдөлгөөн буцаага хийчих. Тэгээд